Энэ олон мянган жил маш олон хүмүүс философтж ирсэн. Тэгвэл философи хүний амьдралыг ямар хэрэгтэй юм бэ? Аристотелийн тодорхойлсноор философи human flourishing болоход буюу хүн болж төлөвшөхөд, хүн сайхан амьдрахад хэрэг олно гэж хэлсэн байдаг. Тэгвэл human flourishing болж хүн сайхан амьдрахын тулд хүмүүст эрдэмүүд буюу virtues хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Эцгийн философт virtue бас буюу эрдэм гэсэн тийм хогтгонууд бол маш олон байдаг. Гэтэ арай л өөр талаас Грекийн философоос илүү өөр өнцгөөс бол харж тодорхойлсон байдаг. Тэгвэл Грекийн философт маш олон эрдэмүүдийг ингэж агсаагаад за энэ эрдэмүүд бол яг хүнд хэрэгтэй гэж хэлсний хамгийн дөрвөн чухал virtue, cardinal virtue буюу хамгийн дөрвөн чухал эрдэм бол нэгдүгээрт courage буюу эр зориг. Хоёрдугаарт temperance буюу юмыг тааруулж тохируулах ухаан. Гуравдугаарт justice буюу шударга ёс. Дөрөвдүгээрт wisdom буюу цэцэн мэрэгэн ухаан гэсэн энэ дөрвөн эрдмийг хамгийн чухлаа. За энэ дөрвөн эрдмийг юу нэг эзэмшсэн байх юм бол хүн бол юу н алцахгүй гэдэг тийм онолыг гэх юм уу гаргасан байдаг. Тэгвэл энэ дөрвөн эрдмүүдийн хамгийн анхан шатны суур эрдэм болсон тэр эрдэм нь юу гэхээр courage гэж байгаа. Эр зориг. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ би яг courage эр зоригийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодлоо. За courage гэдэг эрдэм, эр зориг гэдэг эрдэм хамгийн энгийн юм шиг мөртлөө яагаад чухал юм бэ гэдгийг ярих юм бол courage эр зориг байхгүй бол нөгөө гурван эрдэм нь ер нь бол бий болох нөгөө гурван эрдмийг хүн өөртөө сургах боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тааруулж тохируулах ухааныг авч үзэх юм бол хүн эр зоригтой байж иж өөрийгөө хэмжээ хязгаарыг мэднэ. Хүн эр зоригтой байж иж өөрийнхөө ямар нэгэн байдал юм донтсон ч юм уу. Тийм тохиолдолд тэр донтолтоосоо гарч чадах тэр эр зориг гарах боломжтой болно. Эсвэл хүн залхуураад урдаа байгаа юмаа чадахгүй байх юм бол эр зориг гаргаж иж тэр юмаа сууж ажлынхаа ард гарна гэсэн үг. За шударга хасаг ярих юм бол хүнд эр зориг байж иж бурууг зөвөөс ялгах тэр ухаан бол суун. Хүнд мөн эр зориг байж иж бурууг зөвөг ялгсан байлаа гэд бурууг энэ чинь буруу байж тэгээд усны өмнө хэлэх эр зориг бас хэрэгтэй гэж байна. Тэр хүнд эр зориг хамгийн хэрэгтэй. За 3 дугаарт буюу цэцэн мэрэгэн ухааныг хэлээ та wisdom. Цэцэн мэрэгэн ухааныг wisdom-ыг хүмүүс маш олон жилийн хөдөлмөр, маш олон жилийн алдаа, туршлагаасаа үндэслэж, суурилж иж сурдаг зүйл гэж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн эхлээд өөрийгөө юм мэдэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бол маш чухлаа гэж Аристотель болон Сток философч нар үзсэн байдаг. Яагаад гэвэл хүн өөрийгөө мэдэхгүй гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хүний тарих, хүний ухаан хоосон болно гэсэн үг. За хүний тарих эхлээд хоосорч иж тэр хоосон сав руу эрдэм мэдлэг орох болох боломж болцоо нь бүрдэж ирнэ гэдэг ийм дүгнэлтийг бол хийсэн байгаа юм л та. Тэгээд ингээд энэ эрдэмүүдийг яриад явхаар эр зориг ямар чухал юм бэ гэдгийг бол ойлгож эхэлнэ. Гэтэ эр зоригийг бас хүмүүс хоёр хувааж үзээд байх шиг байна. Нэгдүгээрт physical courage гэж байна. Энэ бол ерөөсөө бие махбодын courage. За сая сүүлийн physical Аз нэвтрүүлэгт орсон манай Монголын тамирчид те биеийн эр зориг гаргаж тэр хүнд хүчээр даалгавруудыг хийж гүйцэтгэж гин бэртэлтэй ч гэсэн тэрийгэ үл хаахраад тэнцэндээ оролцох бол нэг төрлийн physical courage гэж байна. Биеийн эр зориг. За эсвэл нэг удаагийн эр зориг гаргаад юу гэдэг шатж байгаа байшингаас хүн аврах ч юм. Энэ бол бас physical courage гэж хэлж байгаа. За physical courage-ийн дараа дээд шатны дараагийн түвшний эр зориг бол moral courage гэж байна. Moral courage гэдэг нь ерөөсөө ёс суртахууны эр зориг гэсэн үг. Ёс суртахууны эр зориг гэдэг маань physical courage-с илүү хэцүү. Ягаад тэгэхээр нэг удаа эр зориг гаргаад зоригтой байгаад хийхээсээ илүү өдрө болгон тэр ёс суртахуунтай байх, өдрө болгон зөвийг хийх, өдрө болгон бурууг буруу шаах гэдэг бол маш хэцүү гэдгийг хэлж байгаа. Тэгээ энийг олохын тулд хүнд илүү тийм цахилах бат хэрэгтэй, хүнд шударга бас хэрэгтэй, хүнд бас wisdom буюу цэцэн мэрэгэн ухаан хэрэгтэй. Тэгэхээр нөгөө дөрвөн эрдэм донд бүгдээрээ өөр бие биентэйгээ ингэж холбогдолтой болж эхэлж байгаа юм л та. Яагаад гэвэл эхлээд энэ эдгээр эрдэмүүдийг олж авахын тулд хүнд эр зориг хэрэгтэй бол зөв эр зоригтой ёс суртахууны хувьд эр зоригтой болохын тулд нөгөө эрдэмүүд бас буцаад
иргэн уялдан холбоотой болж ирдэг гэдгийг бол харуулж байна. За бас нэг юм ойлголт нь юу гэдэг вэ гэхээр айдас гэдэг ойлголттой хэр зөрчтэй маш том холбоотой. Яагаад гэвэл хвчлэн хүмүүс одоо ямар ч айдасгүй хүнийг эр зөрчтэй хүн гэж тодорхойлох гэдэг бол наадах чинь буруу шүү. Ер нь айцт хүн болгон айцтай байдаг. Харин тэр айцаа давж чадсан хүн эр зөрчтэй хүн гэдгийг тодорхойлно гэж бол Сток философт бол хэлсэн байдаг. Яагаад гэвэл хэрэг хүн айцгүй болох юм бол сэргээрээ тэр нэр зориг биш мунхаглал, тэнэглэл болж хуурна гэж байна тий. Юугаач мэдэхгүй бод ямар ч тооцоо төлөвлөгөөгүй ингээд юм руу дайрж орно гэдэг бол ерөөсөө л тэнэглэл гэж хэлж байгаа. Тэр хүн бол айцаа даван туулах, тэр айцыг зөв тодорхойлох маш чухал шаардлагатай гэдгийг философч нар эртээр хэлдэг байжээ. Тэгэхээр энэ бол ер нь бол эр зоригийг хамгийн одоо энгийнээр тодорхойлоход ингэж хэлж болох байна. Би яагаад эр зоригийн талаар ингэ яриад байгаа вэ гэхээр би энэ жилийн 3 сараас эхлээд дахиад нэг 3 сар орчим суужгаад Америкийн зохиолч Ryan Holiday-гийн бичсэн Courage is Calling буюу эр зоригийн дуудлага гэдэг номыг монгол хэлнээ орчуулж гаргасан байна. Яагаад би номыг орчуулсан бэ гэхээр би өөрөө ном маш их унших дуртай. Нэлээд ном бас уншсан. Тэгээд ном уншихландаа миний уншиж байгаа номыг, миний мэдж авсан мэдээллийг бусад монголчууд манаас олж мэдээсэй гэж дандаа хүсдэг байсан. Гэхдээ ном орчуулъя гэхээр ягаад ч түрүүний хэлсэнчлэн надад маш их айц байгаад байсан. Нэгдүгээрт би номыг орчуулж чадах болов уу? Хоёрдугаарт надад энэ их 300 хуудастай номыг орчуулаад суух цахилгаан бат байгаа болов уу? Гуравдугаарт би ингэж орчуулад гаргасан чинь муу орчуулчвал яана, хүн уншихгүй бол яана, эсвэл хүмүүс шүүмжлүүл яана гэсэн тийм айц маш их байдаг гэсэн. Тэгэхээр ямар ч сан би энэ удаа айцаа даван туулаад эр зориг гаргаад энэ номыг орчуулахаар шийдээд тэгээд одоо хэвлэлтэнд гараад одоо энэ номын бүх салбаруудаар худалдаалагдж эхэлж байгаа. Тийм учраас би нэгдүгээрт энэ номоо бас та бүхэнд танилцуулахыг хүссэн. Тэгээд энэ ном маань ерөөдөө бол 4 үндсэн том бүлэгт хуваагдаж бичигдсэн байна. Эхнийх нь айц гэсэн бүлэг байна. Энэ айц гэсэн бүлэг дээр ерөөдөө бол айцыг маш сайн тодорхойлж бичсэн байгаа. Гэхдээ маш олон гайхалтай хүмүүсүүдийн түүхийг бол бичээд энэ хүмүүсийн түүхээс бид нэр суралцж болох юу байна? Тэрийг суралцах боломжийг биднэрт олгосон байна. Тэгэхээр энэ бүлэгт хамгийн гол мессеж нь юу гэхээр бид бүгд айцыг мэдэрдэг. Тэр айцыг зөвхөн айдаст ингээд дарагдаад явах нь чухал биш гэж болохгүй. Сэргээрээ зүгээр тийм яг юунаас болж айж байгаа айц уу гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ойлгосныхаа дараа энэ айц би эзэмдэгдэх үү? Эсвэл энэ айцыг даван туулах уу гэдэг шийдвэрийг хүмүүс өөрсдөө гаргадаг гэж хэлсэн байдаг. За хоёр дахь бүлэг нь ерөнхийдөө бол эр зоригийн талаар байгаа. Эр зориг гэдэг маань нэг өдөр гинт байж байгаад гаргадаг тэр одоо үйлдэл бол биш. Энэ тэнэглэлч болж болно. Эсвэргээрээ энэ өдөр болгон бид нэр гаргадаг шийдвэр гэж хэлж байгаа. Бид нэр өдөр болгон эр зоригтойгоо ямар шийдвэр гаргах вэ? Яаж хэрхэн зөвийг хийх вэ? Хэрхэн өөртөө үнэнч байх вэ? Хэрхэн хэцүү замыг сонгох вэ? Гэх мэтлэн бол шийдвэрүүд байдгаа гэж хэлсэн байдаг тийм. Гэхдээ одоо хариуцлагыг өөртөө хүлээх иргэн нийгэм амьдарч байгаа иргэний хувьд иргэнийхээ үүргийг ухамсарлах гэх мэтлэн бол бүгдээрээ л энэ өдөр тутамдаа гаргаж байгаа эр зоригийн үүдэл юм аа гэж бол хэлсэн байна. Гуравдугаарт баатарлаг байдал буюу heroism гэж байгаа. Эр зориг зөвхөн өөрийнхөө төлөө ч юм уу те өөрийнхөө одоо хүсэл зоригийг биелүүлэх өөрийнхөө зөвхөн өөрөө л сайхан амьдрахын тулд гаргах юм бол тэр бол эр зориг биш ээ. Эр зориг байж болох ч энэ бол буруу эр зориг гэдгийг зохиолч харуулахыг хичээсэн байлээ. Яагаад гэвэл эр зориг бусдын төлөө гарч иж өөрийгөө золиослж иж тэр эр зориг маань зөв эр зориг болдог гэж бол хэлсэн байна. Жишээлх юм бол би зөвхөн эр зориг гаргаад өөрөө л бажих гадах юм бол тэр эр зориг гарах ямар хэрэг байна гэж хэлж байгаа юм л да. Тэгээ хамгийн сүүлийн бүлэгт нь энтэйгээ холбогдоод ер нь дэлхийн түүх маш их бидний одоо өнөөдөр хүртэл ингэж одоо ярьдаг, өнөөдөр хүртэл бичдэг, сонсдог, сургамж авдаг түүхүүд бүгдээрээ л баатарлаг байдал дээр суйрлаад, эр зориг дээр суйрлаад түүх бичигдсэн байдаг гэж хэлж байгаа. Тэгэхээр
Өнөөдөр ч гэсэн бид нэр дэлхийд дахинд маш олон асуудлууд бол биднийг хүрээлж байна. Монгол ч гэсэн маш их асуудлууд байна. Энэ асуудлуудыг шийдэхэд хүмүүс шийдэн тийм ээ. Магадгүй ирээдүйд AI бас шийдэж магадгүй. Эсвэл эсрэгээр миний хувьд бол AI бүрч асуудлуудыг бол бид төгж магадгүй байна. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэхэд бид нэр зоригтой байх хэрэгтэй. Биднэрт эрдэмүүд байх хэрэгтэй. Ялангуяа энэ дөрвөн эрдэмийг эзэмшихэд эр зориг биднэрт хамгийн ихний чухал эрдэм байх болно гэдэг гол мессежийг өгөх гэж хичээсэн санагдсан. Тэгээ эртээр үед энэ ном эхлэхдээ ингэж эхэлдэг. Херкулес бидний мэддэг одоо хүүхэлдэйн киног үзчихсэн. Херкулес салаа замын уулзуур дээр ирсэн юм байна л да. Тэр салаа замын уулзуур нь юу байсан бэ гэхээр нэг бол бүх хүмүүсийн явдаг амархан замыг сонгоно. Зүгээр л жирийн амьдрал гэх юм уу. Нөгөө зам нь хэний ч явдаггүй. Гэтэ маш хэцүү зам. Яагаад тэгэхээр хүн яагаад явахгүй нэг бол маш хэцүү зам гэдгийг мэдж байгаа учраас хүмүүс явахгүй байгаа. Тэгэхээр тэр замыг сонгоо явах юм бол Херкулес өөрийнх нь хувь заяаг одоо биелүүлэх гэж юм тий. Өөрийнхөө хүсэж байгаа тэр хүн болж түүхэнд үлдэх тэр амьдралаар амьдрах боломжийг нь бүрдүүлэх тэр зам байсан. Тэгэхээр Херкулес тэр замыг сонгоод явсан байдаг. Хүн болгоны амьдрал дээр яг ийм салаа замын уулзуур одоо нэг удаа л ирдэг. Азтай бол 2-3 удаа ирдэг. Тэр зам ирэхэд бид нар хэрвээ эрдэмүүдийг өөрсдөө суйрлуулж хүн болж төлөвшсөн байх юм бол бид нар эр зэрэгтэй байх юм бол бид нар тэр 4 замыг сонгох боломж нь бүрддэгэ гэж бол ном болсон байна. Тэгээд энэ зохиолч маань яг энэ 4 эрдэмүүдийн талаарх 4 номыг хэвлэж гаргасан. 4 бот гэх юм уу. Эхнийх нь Courage is Calling буюу одоо эр зоригийн дуудлага. Хоёрдугаар ном нь Discipline is Destiny буюу сахилах бот бол хувь заяа гэсэн ном байна. Тэгэхээр нөгөө тааруулж тохируулах ухааныг бол ярьсан ном. Гурав дахь ном нь Just Right Thing Right Now буюу зөв зүйлийг зөв үйлдэлийг яг одоо хий гэдэг юм ном байна. Энэ ном нь илүү шударгаас талаар ном. За хамгийн сүүлд гарсан саяхан одоо нийлэгдэж Америкт гарсан ном маань Wisdom Takes Work буюу систем эргээ ухаантай болоход хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг ном байна. Тэгэхээр энэ 4 номыг би ямар ч тач орчуулах гэж хичээх болно. Гэхдээ ямар ч эхний удаадаа өр зоригийн дуудлага гэдэг номыг орчуулж та бүхэндээ хүртээд болоход гаргалаа. Тэгээд ямар ч сан та бүхэн худалдаж аваад уншаад үзээрэй. Таалагдах юм бол найзуудаа санал болгоорой. Сурсан мэдснээ бас бусадтайгаа хуваалцаарай. Надтай бас хуваалцаарай. Хэрвээ бас сайжруулж байх юм бол бас надаас хэлээрэй. Ягаад тэгэхээр анхны удаа учраас алаа төтгөл нэлээд байсан болов уу гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ эр зоригтой байж энэ эрдэмүүдийг өөрсдөндөө бүрдүүлж одоо жинхэнэ human flourishing буюу сайн сайхан амьдралд өөрсдөө хөтлөхөд өнөөдрөөс эхэлж бэлдъя гэдэг энэ үгээр бол энэ дугаараа өндөрлүүлж байна. Маш их баярлалаа.